Ерөөсөө нийгмийн гэж улс төрийн эдийн засгийн байж байгаа хэллэгүүдийг бүгдийг дахиж бүр хуульчлаад энэ үг ийм утгатай, энэ үг ийм утгатай гэж бүр нэгдсэн нэг ойлголттой. Тэгэхгүй чи одоо энэ ордон дотор байж байгаа нэг намын гишүүд хүртэл нэг улс төрийн үгийг бүр тэмээ ямаа шиг тайлбарлаж байгаа. Шал өөрөөр ярьцгааж байгаа тий. Энэ оюу тодгоож өстой. Хідэн хот байгуулахаар л та хэдий биш юмаа гэж өстой маш сайхан гоё хүн төрөлхтөнд байхгүй гоё хот байгуулчих мөнгөл байгаа байхгүй тий. За 400 тэрбум доллар 500 тэрбум доллар өнгөч чинь баг 1500 их найт төгрөг мөрөг болоод явчих юм билээ шүү дээ тий. Баг нэг. Тэгсэн чи би ингээ харж байгаа хөө. Тэгээ их найт чи хэдэн төгрөг вэ гэхээр 1000 тэрбум шүү дээ. Нэг их найт бол 1000 тэрбум гэж. Тэнгүүд одоо сүүлд чи бүр ингээ байга их найт гэж ярьсаар байгаа тэр дасал болох гээд байгаа байхгүй. Нэг тэрбум надад одоо байхад би маш олон гоё контент хийх тий. Нийгэмд одоо маш гоё тийм контентээр имжлэгээ хийх боломж шиг надад байна шүү дээ. Навсаатлын өвдөд имцэт болоо явчих штэ. Тэр намар бол угаасаа маш хүндэрнэ ойлгомжтой. Таны яг ингэж яриад байгаа одоо шинэ мөнгөний бодлол бол яг ингэж хэрэгжүүлэл хэлчлээ л дээ. Манай улсын хэллэг гэхэд олон улсын зүгээс ч юм уу эсвэл урд хойд хөршил зүгээс ямар нэг аюул занал янз бүрийн ирэх үү. Бид нар зөрчилдөг манай эдийн засгийн 90% урд хойд хөрш штэ. Тэр хоёр бол талархаж хүлээж авав. Нэг хүнд бараг л 10 тэрбум төгрөгийн юм байгаа гэх хүсэн шүү. 15 тэрбум. Тийм 15 дээр нэг хүнд шүү дээ тий. Яг өнөөгийн юм. Яг манай байгалийн баялаг мал сүрэг газар нутаг мод ус агаар гэдэг бүх юм ингээд ерөнхийдөө бүгд ингээд бодит баялаг хамгийн баг үнэгээр үнэлэхэд 5 их $8 байхгүй юу? За сайн байцгаана манайхан Green podcast-ийн маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За нэлээд хэсэг бас подкаст хийхгүй байж байгаад бас 100 болчихсон байсан тий. Амарж агаад одоо сайхан ингээд нэвтрүүлгүүдээ эхлүүлж байна. За өнөөдрийн дугаарт маань Баярхүү ах маань эдийн засгч Баярхүү ах маань хүрэлцэн ирсэн байна. Битээрүүд бод баг part 3 болчихлоо шүү дээ тий. Одоо тэгээ яг цаашдаа ч бас ярих бах. Тэгээ дүүн таныг дуусан шалтгаан өрсөн шалтгаан маань ерөөхдөө бас энэ сүүлийн болоод байгаа үйл явдлын тухай бас сонирхож асууя гэж бодсон. Танаас бас зарим зүйлийг тодруулмаар санагдаад байна. За сайхан ингээд нэг оюу толгойн асуудал чинь бас нэлээд л юм боллоо шүү дээ. Талбай малбай дээр хүмүүс цуглараад амнат, тэсийн амнатыг өсгөн буулгана гэж сандргаал. Таны талаар нэг товчхон мэдээлэл өгч дээ. За тэгээд сонсож байгаа олондоо сайхан зусж гэнэ үү? Мэд дэвшүүлээ. Тэ Монгол хүн байна да. За тэгээд дээр нь дахиад өнөөдөр 2026 оны 7 сарын 31-ний өдөр. Тий. Яг өнөөдөр бол хамгийн хурцсан нийгмийн анхааралд байж байгаа хүн болгоны одоо уур хилэнг барж байгаа бухимдуулж байгаа юм бол энэ бензиний тасалдал шүү дээ. Зөв биз? Бензиний тасалдал. Тийм тэгэхээр ерөөсөө нэг л юм байгаа. Миний 50 яриад байгаа нь бид нар яг ямар байдалд орцсон гэдэг энэ эдийн засгийнхаа төлөв байдал дээр тогтолцооных нь хувьд, бүтцийн нь хувьд, хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувьд гэсэн гурван холбоонд нь онш тавиагүй тохиолдолд энэ бензиний үнийн өсөлт хизээж зогсохгүй оюу толгой шиг лөврийн гэрээ үргэлж хийгдэл яваад байгаа байхгүй юу? Хүмүүс ингэ салгаж хараад байгаа. Оюу толгойн гэрээ өнөөдрийн бензиний өсөлт хоорондоо хамаагүй юм шиг. Яг бодит байдалд бол эн чин оюу толгой гэрээ гэдэг байгаа чин оюу толгойн гэрээг зурцсан Rio Tinto гэдэг компани асуудал гэдэг. Rio Tinto гэдэг компани юу юм гэхээр нөгөө миний байнга ярьдаг доллар хэвлэдэг эзэдийн хөвсөг эзэмшдэг компани байхгүй юу? Мөн үү? Манай бензин гэдэг нь яг ялгаа байхгүй. Зөв бид нар хөрш орсоосоо тий зүгээр л удаан хугацааны хоорондын гэрээ зураад үнэ тогтворжуулаад дунд нь доллар хэрэглэхгүйгээр төгрөг рубль хоёрынхаа ханшиг swap хилцэл буюу уяад бусад дээр юан долларын ханш хөдлөх хамаагүй төгрөг рубль хоёроо яг ханш нь уйчаад тэгээ удаан хугацааны гэрээ зурчаад нэгдүгээрт авах хоёрдугаарт нь миний байнга ярьдаг тэр өөртөө түүхийн нефттэй байж иж тэрийг олборлоод хятадууд дорнодоо шаш аваагаар явцдаг. Тэгмүртээ өөртөө н Оросоос авдаг энтрийга бид нэг юу гэдэг өөрөө түүхийн нефттэй байж иж нефт боловсруулах үйлдвэр. Хоёрдугаарт нь энэ нүүрснээс нефтэн бүтээгдэхүүн гаргадаг бага оврын үйлдвэрүүд бол одоо дэлхийг дүүрэн болцсон шүү дээ. Япон, Солонгос, Хятад зөндөө байгаа. Нүүрснээс түш гарна. Нүүрснээс ялгаа авах гээд энэ тэгээ бүр одоо өндөр ангиллын тэр 95 энтергээд тэр нь биш юм ахэд нэг дизель тэргээд баг одоо октантай гэж хэлээд байдаг штэ 82 юу 92 ч үлээ тэр хүнд бол нүүрсээс гарах бүрэн боломжтой байхгүй да. Тэгэхээр энэ бүх юмны цаана юу гэдэг ингээд дахиад нөгөө манайх урдаас мөнгө байхгүй гэж яриад идэг.
Мөнгө нь хэнд байна гэхээр заавал долларын эсрэг зээл авах хэрэгтэй гэдэг. Нэг ийм л юмд орцсон гэсэн үг байхгүй юу? Би сүүлийн бодоод байгаа юм байна. Яалч хүн дээрлэхүүлээд байгаа юм шиг нэг. Гэхдээ дээрлэхүүл биш юм боолчлогдоод байгаа байхгүй юу? Бид нар өөрсдөө нэг мундаг арчсан иргэчүүлдэг байгаа ч яг арчил иргэчүүлдэг гэж юу юм гэхээр хүний ирэхээр боолчлогдох биш. Өөрийнхөө нэг эзэн байгаад тэрүүгээрэл өөр ширэнд орохгүй амьдрах юм бол эн чинь жигко одоо том арчин шүү дээ. Гэтэл бид нар үлдээсэн мөн үү? Ээж аав ингээд авдан дотор алтан тий голдмоо үлдээсэн байхад мөн үү? Энэ ад алтан голдмоогийн чинь бид нар тий над алтан голдмоо гарчсан барьцаасан доллар хэвлээд таандад хүүтэй зээлчигээд өөрийнхөө алтан голмоог ретонтод өгöd нөгөө чи тэрүүгээр баталгаажсан доллар хэвлчихэд бидэрт буцаагаад зээлээд идэг. Яг тэрэн шиг бид нар өөрийнхөө түүхийн нефтийг олборлоод боловсруулах үйлдвэр бариад заавал бүр эцсийн шатны хэрэггүй шүү дээ. Ер нь бол бидэрт нүүрс тэ нефт, нүүрс, химийн бага оврын боловсруулах үйлдвэрүүд барихад бол бүрэн боломжтой. Мөнгө их үүсрийн хувьд бол бидэрт хангалттай байхгүй дээ. Ингийн докер зовгоно ингийн. Чамд нефтний орд байна. Тэг මොකද тэр хүмүүс юу гэдэг нөхөр яг ретент шиг доллартай компани ирээд тэрийг олборлоод нефтийг гаргаад зараад тэг надад нэг жоохон угаац өгөө тэгээ болчтیں۔ Гэж андуураад идэг байхгүй. Нэг л окер. Тэг хүмүүс юу гэж харддаг гэхээр уугнаад байж байгаа нефтийн ордыг хөрөнгө гэж үздэггүй. Чиний тэр нефтийн ордоор чи баталгаажсан доллараа хэвлчихэд чам дээр мөнгө хүүлээд мүлжээд байгаа тэр мөнгө хүүлэгчийг хөрөнгө оруулагч андуурч худлаа яриад байгаа байхгүй та. Уган хөрөнгө нь тэр чиний нефтийн орд. Чиний хоёр толгой орд ч юм байхгүй. Бодит баялагч юм байхгүй та. Тийм тэгэхээр бид нар зүгээр миний одоо тайлбарлаад байгаа нь нөгөө талаас нь тайлбарлахад чиний орд байхгүй бол би хичнээн доллартайгаа ирээд чам дээр хүүтэ өгөөд гарсан бүтээгдэхүүн чинь доллараар зараад доллараар ашиг олж чадахгүй үстэй. Доллараас ашиг олж чадахгүй олж чадахгүй шүү дээ. Тэгээ одоо манай энэ хавтгай улс төр эзэн засгаж байгаа хүмүүс бүгдээрээ хүн доллартай ирээд манай баялагийг доллараар эргэлтэнд оруулаад ашиг олоод ахт нь эдний долларгүйгээр бид нар явж чадахгүй гэдэг байгаа байхгүй. Эсрэгээр тэдний доллар манай баялаггүйгээр амь орохгүй. Энийг л айгүй сан ойлгох би шинэ мөнгөний бодлого тайлбарлаж байна. За тэгээд эхний асуултанд шууд хариулахад юм байна. Оюу толгойн гэрээ. Энэ хүн төрсний залдаад байгаа нэг энэ долларын эзэд буюу мөнгө хүүдэгчдийн бодож бас нэг зайл байдیں۔ За би чам дээр уугна. За уугна чамд оюу толгой орд байна. Би банк واخгүй юу? Доллар хэвлэдэг банк. Чи надад 66% өгчхөө. Би чамд жилийн 10% хүүтэй зээл өгөх юм бол чи дургуутсан юм зү. Чи зээл өгснийхөө төлөө яагаад 66% авах гээд байгаа надаас гээд. Тэгнэз. Тэгэхээр эдгээр ямар зайл олсон гэхээр мөн үү? Банк өөрөө ирээд шууд 66% чи аваад 10% хүүтэй зээл өгөхөр бүх дэлхийд дургуутсаад энэ мөнгө хүүлэгч арай дэндүү даварч чинь гээд бослог гарах учраас ретент шиг компани бий бод очоод тэр компанидаа 66% нь өгүүлж хагаад зээл өгдөг зайл олцсон л байхгүй юу? Одоо лог кинолч юу те? Дүүнийхээ бүх дэлхий яг тэгж яваад байгаа гэсэн үг. Одоо манад орж иж байгаа бүх хөрөнгө оруулалт гэдэг бүх юм ба штэ. Банк өөрөө эзэмшдэг компани байгуулчаад тэрүүгээрээ нөгөө улсынхаа 66% ч юм уу авчаад тэгээ тэр хамтарсан компаниуд нь 10% хүүтэй зээл өгдөг ийм санхүүгийн залилтанд орсон гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг ерөнхийдөө дүүн бас ингээ ойлгоод байгаа сүлээд. Одоо ингээд нэгсэндээ ингээд томорчсон гүрнүүд байна шүү дээ. Төрүүлээд ингээд системээр нь базангуудаа ерөнхийдөө ингээд одоо нэгсэндээ системээр ингээд боогод байна гэж би бодогдоод байгаа байхгүй. Тэгээд та хэлж шнэ бодит баялагтай хүн нь болохоор ямар ч хүчгүй нөгөө талд нь болохоор яг нэг хүч байгаад байгаа байхгүй. Нэг ямар нэгэн байдлаар тийм. Тэнгүүт тэр хүчээ зүгээр ингэж одоо доллар моллор болгож ингэж янз бүрийн байдлаар ингэж бид нэрээ базаад гарахгүй юм л да. Тэгэхээр одоо яг дүүгийнх нь бодол ингэж бодоод байгаа. Одоо энэ дайн болох гэдэг шүү дээ бас дэлхийн улс орнууд ингэж болж байна те болоод байна. Бөшөө хямрал орох гээд байна. Энэ хооронд харин одоо манай улс сэргэлэнтэй төвчих боломж байна уу? Юу юм байгаа. Нэгдүгээрт ямар тохиолдолд хүн оншоо зөв тавьж чадвал тэ тухайн хүндэрсэн нөхцлөөс гарах боломж бол байнга байдаг байхгүй юу? За яг ялангуяа юм хүнд хэцүү хямралтай үед илүү их гардаг нь хямраад ирэхээр хүмүүс юу илээгээд 50 налаагаал тэ наазгар байж идэгээс салаад гараад чи юу болоод байна гэд нөгөө нохоо хамартай өрхөр усч болдог гэд усан дохоог шийдчээр сэлээд явчихдаг шиг. Тэгэхээр яг үнэхээр жоохон тийм хоншортой. Бид нар өөрсдийг их магтцгаадаг штэ. Мөнх тэнгэрийн их хааны хойч мөнх тэнгэрийн үр сентэр гэл. Үнэхээр тийм мөн бол мөн үү?
Зүгээр л миний яриад байгаа он шиг дагаал явчих юм уу гэдэг нь мултарчин. Одоо ялангуяа бүр хямраад бүгдээрээ өрөндөө баригдаад салин нэмэгдэхгүй. Бензиний бүх хүм нэмэгдчихнэ. 100 амарчаа хооронд дулаан цахилгааны үнийн нэмцсэн. Тэгэхээр дулаан цахилгаан бензин 3 нэмэгдэхэд тэгээд бараа бүтээгдэхүүний үн чинь бүр навсаатлаа нэгдэл нэмцэж болоо явчихна шүү дээ. Тэр намар бол угаасаа маш хүндэрнэ, ойлгомжтой. Тэгэхээр нөгөө хүндэрсэн үед нь бензин нийлүүлж чадаагүй сайд огцор. Тэ? Дулааны үнийг нэмсэн сайд огцор гэх биш. Энд чи яг 36 жил байнга бензин үн нэмэгдээд, байнга дулааны үн нэмэгдээд явцсан юм чи эн чин тэр тухайн хүмүүстэй биш. Тэ? Ямар ч хүнийг сайд болгоцсон байсан чиний хэлээд байгаа нөгөө их гүрнүүдийн хийцийн мөнгөний эзэдийн залтай тогтолцоо чи өөрөө бидний өдөрдөө залаад хянаад яваад штэ. Тэгээ энийг задлах нь л өөрөө чухал байхгүй юу? Тэгэхээр миний хэлээд байгаа үнэхээр яг монголчууд миний яриаг сонсороо төмөрчийн баяр хүн миний яриад байгаа тэр шинэ мөнгөний бодлого гэдгээс өөр онош гарч шийдэл байхгүй. Тэрийг хэрэгжүүлэх юм бол цаашид хизээч бензиний үн нэмэгдэхгүй, цаашид хизээч дулаан цахилгааны үн нэмэгдэхгүй. Дээр нь мөнгө хүлдэг тогтолцоо байхгүй одоо жилийн 2% хүүтэй болчихно. Дээр нь засгийн газар нь зээл авах хэрэггүй, хөрөнгө оруулалт хийхдээ зээл авах хэрэггүй, хөрөнгө оруулалт бүтээн байх үедээ төгрөгөө өөртөө хэвлэдэг болчихно. Дээр нь засгийн газрын офшор руу гарч алдаад байгаа, Rio Tinto-д алдаад байгаа, MC Smith-ийн тэ офшор компаниудад алдаад байгаа валютын нөөцөө авч хагаад нефтийн үйлдвэрөө өөртөө барьчихна. Жижиг оврын нүүрс химийн аж үйлдвэрийн цогцруудаа өөртөө барьчихна. Тийм учраас ингээд яг ингэж бид нар ингэж бүр одоо нэг өдрийн өмнө ч гэсэн цогц шийдэж ижил энэс мултрах болохоос биш. Ингээд одоо эх 7 хоногоос жагсаа цуглаад хүмүүс уриалж илээ 8-6 сая жагсыг цуглая. Энэ бензин тэ холбоотой асуудлыг шийдэж чадахгүй тэр сайд нь ч өөрөө ямар ч хийрхүү хөөрүү сагсуу тийм эрүүл биш хүн байж байгааг нь харахаар тэгээ савсганаад нэг олон юм ярьж байгаа л олонний анхаарал таваад байх энэ тэр сайд нь дамдны үл нэг залуу тэгээд байх. Тэгэхээр зүгээр л хэлээд байгаа нь яг хизээ тухайн ард түмэн юм үндэстэн буруу юмнаас өндөж гарч иж чаддیں۔ Гэхээр зөв онш тавьцсан тэ зөв тэр оншихад гарч шийдэл хийцэн байж байгаа үзэл санаа онол номдол дээр л босч ирдэг болохоос биш хин нэгэн тийм тэмцэж хүнийг дагаад босч ирдэггүй. Тэмцэж хүнийг дагаад асуудал шийдэгдэхгүй байхгүй юу? Тэмцэж байгаа хүн бол нэг орилоод нэг сайдыг огцруулаад дараагийн сайдны тавиулж өгчөл яваад өгчнө. Дараагийн сайд нь гарч ирлээ. Нөгөө долларын ханш нь байнга өсдгөрөө өсөөл энэ дайн байдлаар чи улам хэцүү болоод бензиний үн чи улам нэмэгдээл явна. Долларын ханш нэмэгдэнэ. Долларын ханш нэмэгд тусан бензиний үн чи нэмэгдэж доллар аваад байгаа юм чи. Тэгэхээр энийг шийдэхгүй тохиолдол худлаа байхгүй юу? Одоо яг Орос хятадын хооронд ингээд нэг сэргэлэн тоглох боломж байгаа болоо манай. Бүрэн байгаа. Манайх биш үү? Сая ингээд би сая энэ дөнгөж чамтайрхаа юм уншчихлаа. Манай сайд тавьчих. Нэг гадны судлаач хэмиг. Монгол бол далаад гарцгүй хоёр том их гүрээдүүнд тавьчуулагдсан. Түүнээсээ болоод маш хэцүү амьдэрдэг барьдаг гэж бүр худлаа юм ярьчих. Бас яг нэмээд. Тэр далаад гарцтай улсууд ч юм ба штэ. Далаагаар яваад ирээд хятад юмаа зарах чи үхэн хатан зүтгэдэг байхгүй юу? Хятад ч одоо дэлхийн нэг номерын яг консюмер нөгөө нэг юу худалдаа авах чадвар Паритийн тэрээр бол нэг номер болсон эдийн засаг штэ. Америк энэ шиг тийм хөөсөрцөн хөрөнгийн мэржийн баахан хиймэл оюун ухааны компаниуд нь хэдэн тэрлэн долларын үнэлгээ нэг хоосон хөөс мөөс энэ биеиндээ зардаг биш. Яг бодит эдийн засаг утгаар бол хэзээ нэг номер болсон. Европын холбоо, Африк, Азид бүх улсууд хятад бараагаа зарах гээд тэр далаа нь хятадуудад бараагаа зарахт нь хэрэг болдог далаа байхгүй юу? Хятад руу авчиж бараагаа зардаг, хятадаас юм худалж авдаг. Гэтэл манайх тийм далаа малаа ямар ч хэрэггүй зүгээр шууд хийжсэн байж ич. Тэгэхээр энэ том зах зээл рүү юмаа зараад буцаагаад юмаа аваад мөн үү? Тэгээд айл болохоор хятад Оросоос бага хамааралтай. Одоо манай эдийн засаг бол импортын 70% нь хятад. Импортын 20% нь Орос. 10% нь бусад 3 дахь олнуудаас. Экспортын 85-аас 90% нь хятадаас хамааралтай тийм улс байхгүй юу? Тэр хамаагүй экспортод байдгаараа байг. Импортыг бид нар ингэж бараг 100% импортоор амьдэрдэг биш. Зүгээр зөвөөсөө нэг сайндаа нэг 20%, 25%-ийг л импорт хийдэг. Бусдын бүгдийн дотортолтой хийдэг байх бүрэн боломжтой. Энэний тулд зүгээр л нөгөө миний яриад байгаа заавал долларын зээл аваад тэр нь төгрөгт жилийн 20-оос дээш хувийн хүүтэй болж хувирдаг. Энэ долларын эзэдийн колончдын залмих програмыг л устгах хичээл болно гэж миний тайлбарлаад тийм. Тэгээд дээр нь Орос эдийн дундаа бол манай бүр түүхэн алтан боломж бүх улс үндэстэнд олдохгүй байгаа том боломж байхгүй юу?
Аль аль нь бид нар 140 сая хүнтэй Оросууд руу бараа зарах. НАТО Сибири эсгэр нь манай бараг хэрэглээ сурцсан. Адилхан цаг ууртай. За хүнс тэжээл арьс ус ноос тэгээ ноодорн бүтээгдэхүүн бол энэ Сибири эсэг бол яг манайхтай адилхан. Угаас л их Монгол улсын хараад байсан манайхны нэг хэсэг штэ. За урагшаагийн 30 юу л юу зарсан болохоор газар. Зөвхөн байгалийн баялаг биш. Бид мал аж ахуйн бүтээгдэхүүн, Монголын хөрсөнд ургасан тэг хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэрийг боловсруулсан бараа болгох, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох. Тэгээ дээр нь бүр биотехнологийн бүтээгдэхүүнүүд болгох гэхэд маш их боломж байгаа. Зүгээр мөнгөтэй болгоод хүмүүс зээл өгөөд эхэлчих юм бол энэ төр засгаас биш та. Одоо хүмүүс юу нэх хүсэж байна гэхээр жилийн 2 хүүхдээ зээл өгөөд бидэрт боломж олгоод татвар матвар баг аваач. Бид нар зүгээр хятадуу зарах бүх бүтээгдэхүүн чи үйлдвэрлэж өгье гэд. Энэ өөр Монголоор дүүрэн бүтээгдэхүүн, мад аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэд нартай хамтраад эндээс үйлдвэрлэлээ хятадтай сайн болцсон байж байгаа брендинг өөр Монголын түүхийдэн дээр хийж байгаа сайн брендингүүдийн ко-брендинг хийгээд хоорондоо кросс шеринг, хувьцааны солилцол энэ төр хийгээд явчих. Маш амархан загварууд байхгүй юу? Одоо энэ татвар юу ингэж яагаад өндөр байлгаад гэдэг юм бол? Тэгээ одоо яг зөв ярьж байна. Хүмүүс авсан нэг татраар уус хөгждөг гэдэг. Татраар уус хөгждөггүй мөнгөө хэвлж хөгждөг. За энийг бол би бүр олон удаа тайлбарлаж байгаа. Татраар хизээч хөгжихгүй. За тэгээ дээр нь Монгол улсын төсөв гэд нэрлэгдээд байгаа чинь татвар элдв дээд хураамж шинтгэл нэг баахан юм нийлээд төсөв бүртж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ гадаад зээл мэд авч байгаа барьж байгаа бүгдийг нийлүүлээд төсөв гэдэг байгаа төсөө. За тэгэхээр эндээс цэг юм байна. Ер нь төсвийн зардлын яадыг харахаар маш энгийн байхгүй. Нэг сүртэй эдийн засгаар худлаа ирсэн хүмүүс мэдэмхэрдээ. Төсөв бол ерөнхийдөө 3 төрлийн юмд одоо бид засгийн газрын тэргүүний хувьд цогцолсон бүх мөнгөө буцаагаад 3 юмд л зарж байгаа. Нэгдүгээрх нь одоо бүх хүмүүс өөртөө дараагийн зээлээ аваад өмнөх зээлийг төлдөг штеп. Тэр шиг засгийн газар чи өөрөө яг энэ аж ахуй нэгжүүд тэтгэврийн өгшөнтэй адилхан зээлнээс зээлийн хооронд амьдэрдэг бүтэц болцсон байхгүй юу? Тийм учраас нэг засгийн газрын цуглуулсан төсвийн хамгийн чухал юм нь эхлээд гадаад дотоод өөр авсан зээлүүдээ хаадаг байхгүй төлдөг. За энэ нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь мэдээж хэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхийг бодно шүү дээ. Тэр цэм ингээд нэг баахан энэ тэндээс сонгогдсон гишүүд чи өөрийнхөө тойрог үйлдэл хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхгүй бол сонгогдож чадахгүй байхгүй гэдэг. Тэгээ нөгөө уус таяа тараас нь бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтуудаа хийн. Гуравдугаарт нь төсөө цалин авдаг хүмүүсээ цалин тавина гэдэг. Ерөөс нь иймэрхүү л үндсэн 3 юм байгаа. Мөн үү? Тэгэхээр энэ 3 юмыг хийхэд тулд энэ өчнөө олон төрлийн татвар аваад байгаа. За тэгээ эндээс нэг хамгийн хорлонтой юм нь одоо компани захирал хүн ч гэсэн ялгаагүй шүү дээ. Эхлээд зээлээ төлөөд дараа нь үйлдвэрийнхаа тоног төхөөрөмж хилдэг юмыг бүр засвар үйлчлэх юм бүгдийг хийчихэд хамгийн сүүлд нь цалингаа тавьдагтай засгийн газар яг адилхан байхгүй да. Тэгэхээр компанийн хувьд ч тэр засгийн газрын хувьд тэр хамгийн чухал юм нь дараагийн зээлэл авахгүй бол нураад унчна. Мөн үү? Компани ч гэсэн байнга зээлээ сунгаад дараагийн зээлэл авч явдаг штэ. Засгийн газар яг адилхан байхгүй юу? Тэгээ чиний асуугаад байгаа дараагийн зээлээ авахын тулд мөн үү? За тэгээ долларын зээл. Засгийн газар доллар 3000 байхад 2 тэрбум долларын зээл авчлаа гэж бодъё. Тэгм үү? 2 тэрбум долларын зээл. Тэнгууд тэр зээлээ хаах болоод 3 жилийн дараа болохоор 3600 болчихно. Тэгэхээр засгийн газар нэгдүгээрт нь тэр ханшаа алдагд болсон 600 төгрөгийг авсан 2 тэрбум долларын зээлийг хаахын тулд хаанаас олох юм? Татвар нэмжиж олно. Хураамж шимтгэлээ нэмжиж олно шүү дээ. Нэгдүгээрх нь. Тийм үү? А хоёрдугаарт нь нэгэнт нөгөө ханшаа алдагдлаас зээлийн үнийн дүн нь мөн үү? 3000-аас 3600 болсон 600 төгрөгийн зөрөө чин аваагүй мөртлөө засгийн газар төлөх өр болж төгрөгөөр ороод ирэхээр чин татвар матвар нэмэхээс гадна мөн үү? Дараагийн авах зээл чи өөрөө үнийн дүн дахиад том болчихно гэсэн үг байхгүй юу? Өөрөөр одоо нэг компани ихлэ тэрбум төгрөгийн зээл авдаг бол дараагийн удаа тэрбум 500 авна. Дараагийн удаа 2 тэрбумыг аваад явдаг шиг засгийн газар нь яг ингэж авч явсаар байгаад Монгол улсын өрчин өрнөдөр 40 тэрбум доллар болчиход байна шүү дээ. Мөн үү? Тийм болохоор нэг л юмыг сан ойлго. Засгийн газар татвараа нэмж авах гээд байгаа нь хөөх юм уу ядарсан эмч багш нар цагдаагийнхаа цалиг нэмэх гээд байгаа биш. Ч одоо ингээд бүгдээ хараараа. Тэтгэврийн өгчүүд тэтгэврээ сая 500 болгоно гэд бүтэн 2 жил шахуу ордны гадаа өстө хөөх амьд ихнээсээ ухаан алдаж унаад ядарч яваад байна. Тааны тэтгэврийг нэмэх ямар ч боломжгүй. Багш цалингаа нэмүүлнэ. Эрүүл мэндийн цалингаа нэмүүлэх тааны цалин нэмэх ямар ч боломжгүй гэдэг байгаа. Тийм үү? Тэгсэн мөртлөө энэ талтай байж байгаа зээл төлөхөө хамгийн түнд. Тэг яг компанитай адилхан байхгүй. Дараагийн зээл зогсчих юм бол
компани дампуурдаг шиг засгийн газар чи өөрөө дараагийн зээл авч чадахгүй дампуурах учраас тэгэхээр нөгөө олон улсын валютын сан гэдэг нөгөө долларын эзний бүтц чи ирээл та нар одоо энэ цалинг нэмж болохгүй. Энэ хөрөнгө оруулалтуудыг зогсоо. Дараагийн зээлээ манахаас авахын тулд. Гэхдээ банк одоо энэ бизнес хийдэг хүмүүсийг алддаг штеп. Тэр тухайн бизнес хийх гэж байгаа хүнд хэрэгтэй зээлийг биш. Банк өөрийнхөө үзмжээр тэгж авал тэгэхгүй л өгөхгүй гэж. Тэгээ банк улсын бүх энэ хувийн банкуд Монгол улсын эдийн засгийг алаад дуусч байгаа шиг засгийн газар чи өөрөө энэ улсаа алаад дуусч байгаа бүтэц байхгүй да. Яг адилхан байхгүй да. Тийм болохоор чиний хэлж байгаа монголчууд нь сайн ойлгож өгөөч. Татвар гэдэг бол засгийн газар нь өөрөө өндөр хүүтэй зээл авдаг барьцаалагдсан бүтэц учраас тэр зээл өгч байгаа долларын эзэдийн шахаал дараагийн өндөр зээлээ шахаал засгийн газар жил болгон засгийн газрын зээл нь нэмэгдчихэдэг. Мөн үү? Дээр нь ханшаа алдагдлаас болж нэмэлт нэмэлт төлбөрийн ачаал орж ирдэг. Энэ юм чинь өөрөө бүх төрлийн татварыг нэмэх, тоо хэмжээг нь нэмэх, үнийн дөнгөний өсгөх юм болчихж байгаа. За энийг бол хамгийн хорон 20 жил хийсэн хүн чинь тэр Чимдийн Хүрэлбаатар гэдэг хүн байхгүй юу? Өөрөөр хэлбэл 20 жилдийн Чимдийн Хүрэлбаатар гэдэг хүний олон улсын валютын сангийн даатгавраар Монгол улсад олон төрлийн татварыг олон дахин нэмээд мөн үү? Тэгээ Монгол улсын бүтээгдэхүүнийг долларын эзэдийн мэдэлд аваачаад энэ хоёр хөрштэй нь ажиллахгүй болгоцсон гэд тэр хүний хийсэн хор хохирлууд энэ хугацаанд байсан 2-3 ерөнхийлөг 10 хэдэн засгийн газраас хамаагүй илүү хортой хүн байхгүй да. Тэгээ мэддэхгүй өнгөрч одоо улмал татвар байнга л нэмэгдэж явна гэсэн үг шүү дээ. Байнга нэмэгдэж шүү. Миний яриад байгаа юм багхаа. Нэгдүгээрт нь бүх төрлийн зээлийн үг татварчлалтаа жилийн 1-2 болгочоод гаднаас долларын зээл огт авах хэрэггүй. Хэрвээ Элетонтой компани та нар оюутлогын орд дээр ажиллах гэж бол доллараа авчлаад 3600 гэдэг хуйчлагдсан аншин дээр төгрөг худалдаж аваад тэгээд эхний 10 жил та нар алтан экскаватороор ухна уу, мөнгөн экскаватор бүр эсвэл бүр сансраас авчирсан дэлхийд байдаггүй тийм материалаар хийсэн экскаватороо авчиад ухна бидэрт огт хамаа байхгүй. Юу ч гаргаад ухаад тавилаа. Тавьсан юмний чинь эхний 10 жил 25% нь манах. Жишээ болгож ярьж шít. Дараагийн 10 жил нь тэг 34% нь манах. Тэрний дараагийн 10 жил нь 50% нь манах. Үдгээр гаргаа тавьсан дорцсон алттай байна уу, шороот алттай, зэстэй, мөнгөтэй байна уу, хоосон шороо байна хамаагүй. Тэрийг ямар үн цэнтэй экскаватор авах нь бидэрт огт хамаагүй байхгүй да. Тэр бид нар ямар долларын зээл авах хэрэггүй. Нөгөө хүмүүс тэр Монгол улсад үйл ажиллагаа явуулах гэж байгаа, хүмүүсийн цалин тавих гэж байгаа, барих гэж байгаа, Монголоос эрчим хүч худалдаж авах гэж байгаа ч гэдэг юм уу. Бүх долларыг авчиж тушаагаад төгрөг худалдаж авна. Ийм загварлуу оруулах юм бол бид нар тэгээ засгийн газар нь долларын зээл авах хэрэггүй. Засгийн газар нь мөнгө хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын дээр төгрөгөө хэвлээд 2%-тай 0% хүүтэй гаргана. Тэрийг энэ хувийн арилжааны банкуд ш миний яриад байгаа ард түмэн 100% өмчлөдөг банкар дамжуулаад жилийн 2%-тэй санхүүждэг бол ингээд явчихвал бүх улс эрүүлжээд орхно босоод ирчих байхгүй юу. Юуг ийм ингийн имийг тайлбарлаад баг 20 жил болж шүү дээ. Одоо ингээд буцаад хоёул оюутлогын яриараа орё гэж бодоод байна. Оюутлогоо чи ер нь яг ингээд за яг цэвэр мэврээр нь тооцох ер нь хичнээн төрний баялаг байгаа гэж яриаддаг үлээх. Тэг чи нэг баг 400-500 тэрбум доллар мозор гэж би сайн. Яг манайхан 400 багада 500 гэж ярьдээ. Айнуу цаашаа өссөн шүү дээ. Манайхан дэлхийд нэг юм тооцдгүй. Бензин үү нэмэгдлээ. Иран Америкийн дайнаас болоод тий нэг юм торхтой бензиний үн $100 боллоо. Одоо 110 боллоо, эсвэл 80 боллоо гэлээ шүү дээ. Тэгэхээр бензин үн нэмэгж барьж байгаа шүүхгүй. Тухайн бензинийг худалдаж авч байгаа долларын ханш унаад байгаа. Тэгэхээр манай эдийн засгт огт ярьдаггүй. Доллар ч өөрөө байнга цэнгүүтж идэг. Англиар бол day value гэж хэлдэг байхгүй юу? Байнга ханш нь унж идэг. Ханш гэдэг чинь бол rate байхгүй юу? Тэр нь бол өөр мөнгөтэй харьцаж байгаа харьцаа. Rate байхгүй юу? Day value гэдэг чинь бол тэр тухайн долларын юм худалдаж авч байгаа чадвар нь гэсэн үг байхгүй да. Өөрөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа чадвар чинь бол value. Өөр бусад юан монтой харьцаж байгаа чинь бол rate байхгүй да. Тэр нь ханш байхгүй да. Тэгэхээр нөгөө value нь бол байнга ундаг. Цаг явагдсан. Энийг бол нөгөө энгийн хэлгээр бол юуны долларын inflation day value, inflation rate гэдэг ингээ янз янзаар нэрлээд өгдөө. Яг бодитод бол day value бах, day valuation байхгүй юу? Тэгэхээр Оросоор энэ бол манай эдийн засгийн хэлэлтээр нөгөө орос хэллэгээр нь devaluation гэд нэрлээд өгдөө. Тэгэхээр доллар өөрөө байнгын тийм day valuation-д орж идэг бүтэц байхгүй юу?
Энийг юу гэж тайлбарлах гэхээр 2026 оны 7 сарын 31-ний өдөр уугнаа баярхөө үед ярилцлага хийж хахад байсан алдсны үн 10 жилийн дараа 2-оос 3 дахин нэмэгдсэн байх уу. Доллар тэгж ханшин унах байхгүй. Тэгэхээр тэр 10 жилийн дараах ханшаар тооцвол 400 тэрбум биш. Нэг их 80 долларын л орд байхгүй та. Одоо санааг нь ойлгож байна те. Санааг нь ойлгож. Хөөе сая одоо энэ хүмүүс баган тэмцэгтэй ярьсан шүү дээ. Зэсийн үн урд байгаагүй ихссэн учраас ногд лашка бушуухан аваад ингээ гэдэг шүү дээ. Тэр чинь зэсийн үн ихссэн биш. Долларын ханш дэв валюшн болцсон буюу доллар чинь өөрөө цэнгүүдсэн гэсэн үг байхгүй та. Тийм болохоор шиний саний асуултанд өнөөдрийн 400 тэрбум долларын үнэлгээтэй оюутлахын орд маань 10 жилийн дараа бол нэг их 80-ийн үнэлгээтэй л гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бид нар зүгээр салгаж аваад эдний тэр тоонд нь хуурах хэрэггүй байхгүй. Тэр ахаа бид нар яг сонсож байгаа хүмүүс сонирхууллаад нэг ярьчмаар байгаа. Одоо за 400 тэрбум доллар 500 тэрбум доллар өнгөрч чинь баг 1500 их 80 төгрөг мөрөг болоод явчих юм билээ шүү дээ. Баг нэг. Тэгсэн чи би ингээ харж байгаа хөө. Тэгээ их 80 чи хэдэн төгрөг вэ гэхээр 1000 тэрбум шүү дээ. Нэг их 80 бол 1000 тэрбум гэж байгаа. Тэнгүүд одоо сүүлд чи бүр ингээд байга их 80 гэж ярьсаар байгаа тэр нь дасал болох гээд байгаа байхгүй. Тэнгүүд чи 1000 тэрбум, тэдэн мянган тэрбум те. Тэгэхээр чи 2 их 80 гэхдээ 2000 тэрбум. Толгой яригж байгаа байхгүй. Бараг нэг тэрбум надад одоо байхад би маш олон гоё контент хийх те. Нийгэмд одоо маш гоё тийм контентээр имжлэгээ хийх боломж шиг надад байна штэ. Тэгэхэд тэнд зүгээр л хэдэн мянган тэрбум те яригдаад байгаа байхгүй. Үнэхээр ингээд бас нэг талаасаа хайран тэгсэл тэр их баялаг ингээд гараад явж байгаа гэдэг хүмүүс бас нэг ойлгосоо гэж бодоод байгаа. Тэнгүүд Улаанбаатар шиг баг Улаанбаатараас том метро зэтротой бүрэн ийм гоё хотыг байгуулах хэмжээний мөнгө чинь бүр хэд 4-5 байгаа юм уу та ойлгоход ч юусэн. Ер нь зүгээр юм шүү дээ. Асар их юм ярьж байгаа. Яг доллараар заавал үнэлэх хэрэггүй шин. Хот байгуулахад гаднаас авах импортоор авах бүтээгдэхүүн дотортлоос авах эс шороо хайрах цемент гэж ангилал. Тэгээд ерөнхийдөө нэг 50% нь дотоодос гэж бодоход төгрөгөө хэвлээл 50% нь доллар гэж бодоход бид нар маш ухаалаг хот байгуулахад бол энэ оюу тодгоомж байна. Хідэн хот байгуулахаар л хэдий биш юм аа гэж байна. Маш сайхан гоё супер хот. Хүн төрлөختөнд байхгүй гоё хот байгуулчих мөнгө байгаа байхгүй тийм. Байгаад байгаа юм тийм. Төрлөө ухаалаг тийм хот шүү дээ. Гоё үзэгсэнтэй гоё архитектурын гоё ансамблаас гадна маш ухаалаг шийдэлтэй. Маш гоё орчин үеийн тийм. Одоо нөгөө юу гэр орол гэж байхгүй тий бүх юм нь бараг л хагасраа автсан. Тий одоо хиймэд оюун ухаанаар бүрэн яатсыг тавлаг тэгээ дотортлын бүх юм нь тээврийн хэрэгсэл бэлгэл бүх юм нь тийм нар бүх юм тэгээ үнгүй яадаг мэдэг метро хэрэггүй одоо тийм метро энэ яг худлаа үлгэр тоол манах тэрцээдэггүй тийм олон хүнтэй хот байгуулахгүйгээс хойш гой харин дотортолт нэгээс ага үнгүй тийм цахилгаан гольфын талбай машин шиг тийм гоё автобус энэ төр явж яадаг байдаг. Юу л юу хийж болно. Технологи бол одоо яг үндэ тасарч цааш хүн төрлөختний. Хэмд оюун ухаан бай. Технологи тэрний хэрэглээ энэ бол дорооны тий хот дотор байж дорооны үйлчлэх бүх юм бол өнөхөр одоо бас л цаашдаа өшөөл хөгжин штэ. Тийм учраас нэг юу биш байхгүй юу тий. Тэг бүрэн тэгж сайхан хотчлох бүхэл бүтэн Монгол улсын ард иргэдэг тий сайхан хоттой болох боломж нь байгаад байдаг. Гоё хар хоронд гоё шинэ нийслэлээ бариад дараа нь энэ зүүн баруун хойд өмнөд тий дөрвөн талдаа хувааж байгаа нэг бүсийн гоё бүсийнхаа төвүүдээ хийж өгөх гэдэг ингээд бол уг нь оюутал уурдууч орцоо одоо нэг 20 тэрбум долларын барьцаанд байж байгаа энэ шууд тэрээс сулж аваад өөрсдөө оператор хийгээл жоохон өндөр цалингийн тавиал тэгээ явахд бол би өөр мөрийг бол яг үнэндээ тэгээ би бол айгүй хурдан 60 бүх 100% буцааж аваад эргээд би 34% нь $24 зараад энэ өрийг хагаад ямар ч өргөө өөртөө 60% эзэмшсэн компани хийчих би чадна. Боломжтой биш үгүй. Бүрэн боломжтой байхгүй даа. Зүгээр эдгээр тэрийг харин тим хэмжээнд ойлгох тэгээд тэрийг хий гэсэн сэтгэл энэ төр байхгүй. Дунджаас доогуур төвшний хүмүүс л байгаа шүү дээ. Дандаа нөгөө нэг энэ неолиберал буюу хувийн өмч улсыг хөгжүүлдэг төр байх хэрэггүй тэгэж тийм анарх маягийн дураа дөргсөн маягийн юм ярьцгаадаг. Дээр нь монетарист буюу мөнгөөр удирддаг энэ долларын эзэдийн бодлогыг зөвшөөрдөг. Улс орон өөрөө мөнгөний бодлогоо явуулахгүй долларын эзэдээс зээл авах ёстой гэж тэрийг боддог тийм. Гэхдээ энэ ямар ч ингэ тэрийг боддог ч тэрийг шууд мухраа дагдаг энэ төр. Тийм эргүүнүүдийн ордноос ч сүүлийн 20 30 жил дүүрсэн байхгүй юу?
Тэгээ ихэнх нь энэ талын юм огт ойлголт байхгүй дээ. Дандаа нөгөө намын сүлжээгээр дээш даргынхаа цүнхийг барьж явж байгаа л эрх мэдэлд очингуудаа даргынхаа нуруулуу хутгалж унгаад өөрөө болдог ийм л хүмүүс ордноор дүүрэн байна шүү дээ. Энэ нь бол Тэгээ нэг эдийн засаг ярихаар л нэг амар боломжгүй юм шиг л юм яриад шал гол юм. Эдийн засаг биш гэдэг юм. боломжгүй л юм яриад Эдийн засаг аюу ингийн юм шүү дээ. Хүн газар хүн хоорондын гэсэн юм харьцаануудыг л тоогоор ирэхийг бүртгэж авсан юм л эдийн засаг гэдэг байхгүй юу. Тэр бүртгэлийн мөнгө гэдэг юм чи тэр мөнгө л хүүгүй байх хэрэгтэй байхгүй юу. Тэр нь хэрэгсэл болж хөшүүрэг болдог. Хүн болгоныг ажилтаа орлоготой хоорондоо арилжаа 8 хийдэг болгох тийм хөшүүр болгочтгол тэр хэрэгсэл байхгүй мөнгө. Энийг хүүлээд эхэлчихэр чи бодолтой. Хүмүүсийн хоорондын харьцдаг хэрэгслийн хамаагүй хүн дунд нь орж ирчээд тэг хүүлээд эхэлчихэр тэр хүүлж байгаа хүн ашиг олохоос биш бусд нь бүгдээрээ дампуурчдаг. Тэг манайх нэг юм ойлгодог байх. Одоо улс орон дампуурлаа, эдийн засаг дампуурлаа, компаниуд дампуурлаа гэдэг. Дампуурл гэж юу юм? Зээлд төлж чадах болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зээл авч байгаа хүмүүсийн буруу биш. Тийм өндөр хүүтэй зээлд бүгдийг дампууруулж байгаа мөнгө хүүлэгч чинь өөртөө дампуурлын буруутан байхгүй юу? Хүсэн үсээгөө явсаар байгаа л тэр нэг. Тэр зүйл очиан. Тэгэхээр энийг л намраас би цэгцэлнэ. Одоо энэ нарт түмэн эрхвч нэг юм ста нөгөө нэг голдоо ортлоо дарамжлууд дээр зүйл боолцдог да одоо эрхвч нэг юм болж байгаа үедтэй арай ч тийм. Нэг юм шиг санагдаад байдаг. Нэг юм зайс тэр ч одоо бараг Роми үе мөч чинь ингээл бас нэг янз янзын хямрал болж исэн юм билээ шүү дээ. Тэгээ тухайн үед итгэл явж байгаа л яг нэг эцсийн зэг дээр очихоор нэг тэмцэл болдог тийм. Тэгээ эцсийн зэг дээр очиж бүр ингээд нөгөө цаашаа уруудаад доройтоод бүр ёроолынхаа цэгт түрээд за одоо ёстой үнэхээр тэсгээ боллоо гэд тэгтэн зөв онш гарцтай үзэл санаа онол номлол дээр байж чадвал тэр ус босоод ирдэг. А тэгхгүй зүгээр ингээд ужиг самуу хоорондын иргэний дан ужиг самуунд идэгдэл дараагийн нэг хүн ирээд өнмө эзгүй ардуудыг авчихгээл манай тийм байдлаар манжууд зөвлөлт энэ төр шидэгцээр бол 300 жил болчихсон шүү дээ. 200 жил манжид дарлагдаад дараа нь зөвлөлтөд 70 жил сая одоо сүүлийн 36 жилийн долларын эстэл гэдэг ингээд яг үндэ 300 жил бол цэвэр ингээд дуусчихсан шүү дээ. Хоорондын ужиг самуунд идэгдсэн яг юмныхоо оншоо тавьж чадаагүй өвгдөөцийнхээ агуу онго тэнгэр ой санамжийг аваад тухайн цагтаа тааруулж ах төрөө байгуулж чадаагүй. Яг хамгийн чухал суур зарчим болох тэр их цааз, их ёс, их засгаа огт ойлгоогүй энэ төр байснаас болоод дууссан дөрөвчээд шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нар том шинжил хийхдээ миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого бол ах төрийн шинжилтийг хийн. Цаашаа залгаад бид нар их засаг, их ёс, их цааз гэсэн бүр төгс юм руу угаасаа орно. Тэрийг гарцаагүй хийж тэгжээж бид нар юу Орос хятадтайгаа дунд байж байгаа. Нэг 4 сая хүн амьтантай ч юм уу 4-5 сая хүнтэй мөртлөө 100 жилийн өмнө бүх дэлхийг Швейцар захирддаг байсан шиг л бүс нутагтаа ямар ч байсан хамгийн нөлөө бүхий л тийм хөгжилтэй улс болно. Энд бол би 100% итгэдэг энийг хийнэ. За энийг итгэж надад итгэдэг миний үзэл санаа он домдолд итгэдэг хүмүүстэй хамтарч байгаад хийн угаасаа тийм. Түмнийхээ ярин дээр бас ярихад нэг заримдаа бодогдоод тийм. Бүр ингээ Монголынхаа зарим ингээ бүр өгнүүдийг бүр ингээ деталь болгоноор нь дахиж бараг одоо шинээр тийм монголчиж бараг тайлбарламарч биш. Худалдаа гэж юу юм те. Одоо эдийн засаг гэж юу гэж гэдэг юм уу. Ингээ бүр ингээ тэхгүй бол маш олон ойлголтууд юм бас хуурамч юм бүр юм томьёонууд орцсон юм шиг байна те. Нийгмийн шинж ухаанд хэрэглэгдэж байгаа улс төр эдийн засаг буюу нийгмийн шинж ухаанд хэрэглэгдэж байгаа үг хэллэг нэр томьёо гадаадын юмыг нааша монголчилж орчуулсан энэ төр бол үнэхээр буруу үйдэн шүү дээ. Бүр систем тэгэрдэгцэн шүү дээ. Одоо чинь инвестмент гэхэд чинь манайхан хөрөнгө оруулалтыг орчуулсан мэдээ. Гэтэл инвестмент гэдэг нь яг тэр нөгөө энэ мөнгө хөлөгчдийн хувьд бол зүгээр л ийш тийшээ очиж мөнгө хөвдөд ашиг олох гэсэн ойлголт байхгүй юу? А бид нар тийм болохоор хөрөнгө оруулалт гэж орчуулчихад нөгөө хэдийг хэрэлдээд идэг. Одоо чи бол шинэ долларын эзэн. А чиний хувьд бол инвестмент гэдэг нь аваачаад тэ нөгөө шууд өөрөө 66% эзэмшээ зээл өгөхөөр дургуутсах учраас нэг компани байгуулж байгаа 66% аваад тэр лугаа зээл өгдгийг чи инвестмент гэж нэрлэлсэн байхгүй юу? А гэтэл манайхаа орчуулалтаа хөрөнгө оруулалт шиг би Монгол хүн юу гэж бодож байна гэхээр хөрөнгө гэж юу юм гэхээр одоо юу гэдэг 100 дөнгөж ингээл хавраас төл мал төллөөл эхнээсээ ингээд нөгөө сүү гараад ирэнгүүт чинь нэг айл нь таргны хөрөнгө бустай айлдаа өгдөг штэ. Тэгээд нөгөө чинь саасан сүүгээрээ таргаа бүрээл зунжангаал таргаа тэгээ уугаад сайхан явчихдаг штэ. Тэгээ нэг удаа л хөрөнгө өгдөг штэ. Тэгээ манайхан хөрөнгө гэж нэрлэхийн талхны хөрөнгө гэсэн нэг удаа аваад талхаа барихаа өмнө жоохон хөрөнгө тастаал талхаа барьлаа дараагийнхаа хөрөнгө дээр гурилаа нэмж
зуурлаа, эсэглээ, талхаа барилаа, дахиад хөрөнгөө тастад яваад идэг үстэй. Нэг л удаа авдаг хөрөнгө. Нэг л удаа. Манайхан тэр утгаар нь хөрөнгө гэхээр ойлгоод байгаа байхгүй. Угаасаа уламжлалтай хөрөнгө гэдэг чинь тийм ойлголт юм чи. Гэтэл нөгөө Рио Тинто болон тэрний эзэдийн хувьд бол улс орныг шулдаг, мөнгө хүүлдэг тогтолцоогоо инвестмент гэдэг учраас тоохчгүй ингээд манайхан урдаас нь одоо улс төрчдийн тэр их хурлын гишүүдийн тэр Рио Тинтог урдаас суучаад та нар мөнгө хүүлээд штэ хөрөнгө оруулна гэсэн яасан гэхээр нөгөөд нь урдаас нь гайхаад бид нар угаасаа инвестмент гэж англиар мөнгө хүүлнэ гэсэн штэ гэдэг байгаа байхгүй да. Ямаа тэмээ гэж яриад штэ. Чиний хэлдэг айгүй зөв байхгүй юу? Зарим нэг маш ингээд нэрийн зарлж. Тийм ялангуяа энэ за улс төрийн хэллэгүүд нь ч одоо дахиад бас л худлаад байна. Парламент маш олон юм худлаа санааг нь ойлгуулсан. Тэгэхээр улс төр нэрсийн нийгмийн гэж улс төр эдийн засгийн байгаа хэллэгүүдийг бүгдийг дахиж бүр хуульчлаад энэ үг ийм утгатай. Энэ үг ийм утгатай гэж бүр нэгдсэн нэг ойлголттой. Тэгэхгүй чи одоо энэ ордон дотор байж байгаа нэг намын гишүүд хүртэл нэг улс төрийн үгийг бүр тэмээ ямаа шиг тайлбарлаж байгаа. Шал өөрөөр ярьцгааж байгаа тий. Тэгээд оюутлогынхын тухай ярихад нэг Ханс Вернер гэдэг нэг Германы нэг эдийн засгч байт юм уу да. Тэр нэг бас Монгол цонгол цустай гэсэн юм шиг байгаа. Тэгснээл Монголын тухай нэг ярьж ирсэн байлээ оюутлогын тухай тий. Тэн дээр болохоор оюутлогыг бүр ерөөсөө яшиг боли ерөөсөө бүр шууд зарах хэрэгтэй баг. Бүр цуцлаад энэ гэрээ чи болохгүй гэрээ байна. Ерөөсөө цуцлаад нэг $50 тэрбум орчсон. Хэдэн тэрбум орчсон. Зарсан дээр юм байна гэж ярьсан байсан. Тэр ер нь зүг юм. Дахиад буруу шүү дээ. Энэ маш энгийн байна л да. Бид одоо шинэ $54 зарлаа гэж бодъё. $54 ч юм ба штэ. Одоо байгаа өрүүдэ хаавал хаагаал. Эсвэл дараагийн нэг юм Нямбат энтер шиг туулын хурдны зам хэрэгжүүлнэ гэл. Дундаас нь баахан хулгаалал хэдтийн компаниг үүсгэж оруулаад тэгээ бид нарт өр болоод юм уу гарын салаагаар урсаад алга болчихно. Тэгээ түрүү тайлбарлаа штэ. Оюу толгон ордчин өөрөө хөрөнгө. Тэр хөрөнгө байхгүй бол доллар, юана төгрөгөө хинч хэвлэх боломжгүй байхгүй та. Тэр үндсэн мөнгө хэвлдэг, мөнгөний баталгаа болдог баялгаа нэг удаагийн хэвлэгдсэн хэдхэн доллар, юан ч юм уу төгрөгөөр сольж болохгүй шүү дээ. Шал өөр ойлголт байхгүй юу? Зүгээр гэрээ цусдах гэдэг дээр бол би 100% санал нийлж байна. Цусасныхаа дараа цаашаа яаж тий үр өгөөчтэй байх уу гэдэг бол тэнтэй санал нийлэхгүй. Би бол маш энгийн хэлээд байгаа шүү дээ. Ямар ч бидэрт хөрөнгө оруулалт хэрэггүй. Зүгээр хамтрах хүн хэрэгтэй. Хамтрах мөн үү? Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр л хамтрна. Өөр татвар юу ч хэрэггүй. Ирлээ хурд завчрлаа оюутан ордоос нэг хурд шороо гаргаад тавилаа. Эхний 10 жилдээ 34% манах. Тэр шороон дотор нь алт вэ нү, зис вэ нү, алмаз вэ нү те эсвэл бүр юу ч хоосон шороо байна хамаагүй. Тэр манад оногдох тэ олбороос гаргаж ирсэн бүтээгдэхүүнээ боловсруулахгүй түүхүү зарах мархын бол цэвэр манай асуудал. Бүтээгдэхүүн уух гэр. Хоёрдугаарт нь нийт олборсон бүтээгдэхүүнүүд дээр аль болохоор нэмэн өртөг шингэх буюу боловсруулалт хийсэн үйлдвэрүүдийг хамтарч хийнэ. Тиймээс түүхийгээр нь баяжуулаад тэр зараад байхгүй. Энд чи яг тэр нөгөө зэсийн утас хийх барих тэр хөрөндөө хийн. Хоёрдугаарт нь түшгэлсэн том цахилгаан станцуудаа барина. Гэтэл ингээд нэг юм цахилгаан станц боловсруулалтыг үйлдвэрдэг юм хамт шийдээд явчихын бүтээгдэхүүн уваах гэрээгээр тэгээ тэр цаашаа орж байгаа бүх юм дээр тэр анхны түүхийн эдэн тэ бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байгаа юм чинь дараагийн өнөөдөр тэр харьцаагаараа тэр баригдсан үйлдвэрлэг ороод явчихна гэсэн үг байхгүй юу? Үгүй хингийн загвар шүү. Тэгэхээр нэгдүгээр цуслахад бүр цус тийм ш одоо байгаа гэрээг үргэлжлүүлнэ буюу шинжилнэ гэж худлаа. Цуслахаас өөр ямар ч гарцгүй. Цусласныхаа дараа дахиж хинтээч хөрөнгө оруулалтын гэрээ зурх хэрэггүй. Хөрөнгө оруулалт угаасаа биш байхгүй да. Хятадч орж ирсэн, Оросч орж ирсэн, Америкч доод эзэж орж ирсэн. Нөгөө инвестмент гэдэг нь бол тэдний хувьд бол нөгөө ашиг олохын төлөө мөнгө зээлүүлж байгаагаа хэл тайлбарладаг ойлголт учраас бид нар зүгээр л хамтын ажиллагааны л гэрээ зурна. Тэгтээ ийм хувьцаа гэсэн тийм санхүүгийн зайлшанд орохгүй. Зөв бүтээгдэхүүн уваах гэрээгээр зураад болоо байхгүй. Одоо тэр та нэг юг тайлбарлаад байгаа шүү. Бороо голд шүү дээ. Тэр чинь болохоор Канадын компани лөө. Хангалттай байхгүй. Тэр яг юу болсон? Канад гинөө, Австрал гинөө, Англи гинөө хэдэн хөрөнгөний биржээр дамжуулж ин еврейчүүдийн бодож олсон улс орны баяргийг захиран зарцуулах их луурдж авдаг зайлтан байхгүй. Хувьцаа гаргалаа гэд нэрлээд өөртөө нөгөө талаас нь тэр хувьцааг нь худалдаж аваад тэгээ нэг л хувьцааг нь худалдаад авцсан биржээр дамжуулаад авцсан юм чинь танаа үндсэн хууль, танаа ард түмэн тэмцсэн өнөө бид нар хамаагүй гэд ингээд эзэн суучдаг зайл байхгүй юу. Тэгэхээр
Бороо голдод орж ирсэн чинь бол Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болохоос эзэд нь Канад гэсэн үг биш. Мөн үү? Rio Tinto бол Австралийн хөрөнгийн биржтэй тодорхой хувьцаа гаргацсан. Одоо Лондон ч гэдэг юм уу, Канад ч гэдэг юм уу нөгөө уул уурхайн компаниудын хувьцаа гардаг хөрөнгийн биржүүдээр хувьцаа гаргацсан. Хувьцаа эзэмшигт нь бол хинч хийж болно шүү дээ. Аль хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй гэдгээр наа чин Канадын Австралийн компани гэж манайхан ярьж байхгүй юу? Тиймээс тэр Австралийн төрийн өмч юм уу, Австралийн ард түмэн төр гэсэн үг биш байхгүй Канадын ч юм уу. Тэгэхээр тэр Бороо голдыг бол Канадын хөрөнгийн бирж, Канадын хөрөнгө бирж ч өөр уул уурхайн бирж учраас тэрэнд бүртгэлтэй компаниуд маш их орж ирж байна Монголд ялангуяа 90 оноос хойш. Тэгээ тэрний нэг нь гэсэн үг байхгүй юу? Тэрний нэг нь. Тэгээ Бороо голд чинь 40 тонн алт илүү хэдэн тонн алтыг бараг татваргүй шахуу маш хурдан хугацаанд аваа явцсан гэж яриад тийм л та тэр үнэн шүү дээ. Тэр чинь ингэж байгаа. Бид нар тэгвэл мэдэхгүй байдаг юм чи 97 онд байна уу да. Тухайн засгийн газар тогтвортой байдлын гэрээ зураад мөн үү. Тэгээд зүгээр л жоохон багавтар татвар аваад бүх юм аваа гарах боломжийг элбэг дөржин засгийн газар өгсөн байхгүй юу? Тэр зориуд гэсэн үү? Тэр үед одоо би ч өөрөө тэгэхэд тэр засгийн газрынхантай хөөжтэй явдаг байсан тэгдлийн баг гэж боддог байсан чи нэг мундаг доллар барьж орж бид нар доллар татвар төлж ийн гээл одоо 30 жилийн өмнө юм чи би ч гэсэн тийм түүхий гинэн байсан юм чи тэр алдаанаас чи би одоо миний ялгаа нь тэр элбэг дөржин засгийн газар чинь Бороо голдыг тогтвортой гэрээгээр өгчээсэн хүмүүс нь одоо тэрийгөө өмөрөө зүв байсан гэж яриад бүр 30 жилийн өмнөх юмд археологийн амьд олдвор шиг үлдчихэж байгаа байхгүй юу. Би болоход буруу байсан юм гэдэг ингээд цаашаа судлаад бариад эсгээрээ бидийг залддаг гэд. Тэгээ миний одоо энэ тэмцээд байгаа юм чи тэр цуг явжсэн хүмүүстэйгээ тэмцэж байгаа байхгүй юу. Тэдний хийсэн гайг ойлгодгүй та нарын залуу үе дараагийн одоо ямар зэмээ ямар үе тэр үеийнх нь ч ойлгохгүй учраас би нөгөө тэгээ яг өөрийнхөө үеийнхний 90 оноос хойш хийсэн бүх булхай луур буруу юм бүгдийг засаад дараагийн үедээ өгчийгэл ингээд тэмцээд байгаа хүн шүү дээ. Тэр ихтэй айхтарлын болсон юм шиг байна тий. Тэгээ угаас тэр нийтрээ ойлгодгүй. Тэр чинь баг хамгийн анхны шахуу. Яг тэрийг ч хийсүүний сүү ботолд шүү дээ. Тэр үед тий сүү ботолд тэр ордыг авчаад цаашаа өгөө тэндээс нь баах юм аваад гараа явцсан. Тэрний тухай ярьцдаг тэр уурхай энтертейн ажиллаж ирсэн барьж ирсэн хүмүүсийн ярьцдаг марцаас өндөөл өгдөг сошиал. Тэр одоо тэр бол зүгээр тэрнээс тэртээ дгүү сүү ботолд ч юм уу тэр тухайн үед өгсөн засгийн газрын хүмүүст нь хариуцлага тооцохгүйгээс хойш ард түмэнд энийг сайн ойлгуулаад ийм алдааг дахиж гаргахгүй байх. Иймэрхүү алдаа хийсэн хүмүүс өөрийгөө өмөрчих юм бол нийтээрээ жигшээд дахиад энэ хүмүүс ингэж нийгэмд болооглох хэрэгтэй байхгүй юу? Танаас одоо 30 жил хорлогдод дууссан одоо болоо гэд. Бид нар ч одоо хүртэл ингээл хүмүүсийг хорлоод тэр үеийнхээ байсан юм зөв юм шиг одоо ч тэгстэй юм шиг яриа явуулах нь тэр загварыг л одоо ойлгохоор дээр бараг л дахиад ажиллах хэрэгтэй яваад байгаа байхгүй тийм. Тэгээд яваад шиг байна. 2009 онд тэр 97 онд бороод зурсан баха тогтвортой байдлын гэрээ гэдэг байгаа. 2009 оны ойлгохын гэрээг зөө тогтвортой байдлын гэрээ энэ төр чи яг адилхан загвар байхгүй. Бид нар яадаг гэхэд ийм залтай байхгүй юу? Түрүүний хэлдэг би банк, доллар хэвлэдэг банк. Тэгээ чамаас 66% нэгдүгээрхэн 66% чи аваад 10% хүүтэй зээлэг гэхэр чи зөвшөөрөхгүй. Дэлхийд даяар энэ арай дэндүү байна. 10% дээр нэмхэн 66 эзэмшнэ гэж юу байдیں۔ Ингээд тэм учраас нэг компани байгуулад тий 66% тэр компани дээр бичүүлж жагаад хамтарсан компанидгоо зээл өгчдөг эхний зал нь. Дараа нь юу гэдгийг гэхээр яг тэр зээл өгч явах буюу тэр хуулийн этгээдэг бий болгоод зээл өгöd мөнгө хүлээд эхлэхэд нь байсан татруудаас ихэнх нь төлөхгүй болгож татвар хуулинд нь өөрчлөлт оруулчаад дараа нь тэр татруудыг танах өөр бусад татвараа яаж ч өөрчилсөн байсан манайхтаа зурсан татвар өөрчлөлтгүйгээр тогтвортой байдлын гэрээг 50 100 жилээр хийчихдэг байхгүй юу. Нэгээс ийм л заллаа. Тэгээ одоо хараа уг нь Монгол улсын засгийн газар биш үү? Монголчуудыг яаж хорлож байна? Монголд бизнес хийж байгаа хүмүүсийн татварыг нэмэх болгонд ч бизнес гэж тохирч штэ. Уг нь бол Монголын төр засаг. Монголынхаа бизнесүүдэд тогтвортой байдал өгөөд гадныхнаас энэ доллараар зэс алтных нь ихсэх юм бол тэднээс юм их авах хэрэгтэй байдал чи эсрэгээр тэднэрт хамаг юм шулуулж өөртөө өрөнд орчоод дотоодынхан дээр болохоор хизээ тогтвортой байдал өгөхгүй. Жохон байжгаад одоо сүүлийн жишээ нь хотмот төр чинь нэг баахан өр тавьчингуудаа яаж машины хураамжтыг авах гэж байна. Тэр зам тээврийн сайд нь өндөр хүүтэй зээл авч зам барьчингууд тэргүй төлөвлөхийн тулд хүмүүсээс дэлхийн жишгт байдаггүй замуудаас татвар хураамжийг нэмж авах ч гэдэм үү. Эрчим хүчний сайд нь мөн өндөр хүүтэй зээлээр станц барина. Тэгээ тэрнийхээ өөрөө тэндээс тэр станцыг гадныхандаа нийлж барьчаад өөрөө ашиг олохын тулд та нар үнийг нэмнэгээс сууж штэ. Тэг мөгөз
Уг нь бол жинхэнээр Монголын ард түмэн доктортой байдал буюу дулааны үн, цахилгааны үн, мах, гурил мөрөл бүх үн доктортой. Зээлийн хүү доктортой, татврын орчин доктортой, газар мадрын илдвэр газрын төлбөр илдвэр хураан шимтгэл доктортой. Монголчуудаа доктортой. Энэ Монголын төрөлсөгч Монголын ард түмэн төлөө төрөлсөх болохоос биш. Рио Тинтогийн төлөө биш. Бороо голдын төлөө биш байхгүй да. Харин одоо тэгээд бороо голдож болохоор тэр одоо бас л нэг оюутлын шил биш үү? Одоо нэг тийм өгөөж өгнө гэл тэдэн жилийн дараа өгөөж яг адилхан зайлдаж шүү дээ. Тэгсэн чи яг нөгөө өгөөж авах болсон чинь аль хэдийн дууссан байсан. Бороо голдыг орж иж л өөртөө хамаг алтын зөөгөө гарчдаг компани. Кана юуны Киргиз очоо Комторын орд гэд бас том ордлоо ороод яг юм заллин хийж байгаа хөөгдөж гараад тэр компанитай тэмцээ тэрийг хөөж гаргасан хүн одоогийн тэр ерөнхийлөгч шүү дээ. Киргиз нөө. Тий. Зөв. Тэгээ манай ч одоо тэгэл яг хөө тэгээд Киргизийн ерөнхийлөгч нь бол яг хөө тэмцээ гарцсан. Гэхдээ жишээ нь над чиг шинэ мөнгөний бодлогогүй байхгүй юу. Өөр тэмцэж болох нэг янз. Тэр буруу юмыг бүр устгаад ямар ч Киргизийн мөнгөний ханшид ундаггүй. Мөн зээлийн хүн буучдаг. Гадныхнаас тэгж бадар барьж хамаг киргизүүд нь манай монголчууд ч гадагшаа цагаачиж хар ажил хийдгүү барьдгүү болгож чадвал тэр хүн түүх бүтээх болохоос биш зүгээр авилгад идэгдсэн байсан Комторынхаа буюу одоо манайхаар бол бороо голдын алтыг өгсөн элбэг доржийг хөөж гад оронд нь өөрөө суудсан мөртлөө тэр тогтолцоонд хэврээ байж ивэл бас сайн биш байхгүй. Сайн биш. Буцаал асуудалд орно тий. Тэгэхээр оюутлын усны тим яриад байгаа. Одоо 2030 хэдэн оноос илээ 37 оноос илээ юу гэн ногдлах шиг үгэн. Тэгэхээр тэрнээс өмнө гівч баг гол бүх ордыг ухчихж боломжтой гэдэг юм баг. Нэг манайхан дутуулгаад идэв. Тэр тавьж байгаа хугацаа энэ төр чинь мөн үү? Нэгдүгээрт яг тухайн ордыг ухаад дуусгах хугацаанд нь тааруулж тайлбарлана. Хоёрдугаарт нь одоо шин ингэж байгаа. За зис $10 байлаа гэж бодъё. Тэгтэн нөхдүүд тааруулаад хүүтэй зээл өгсөн явж штэ. Тэгвэл зисийн $15 болчихгоот нөхдүүд дахиад зээлээ нэмж ичээл хүн хэвээрж гисэн зээлийнхаа үнийн дүнгийн нэмж ягаад мөн хүйдэг тогтолцоогоор нөгөө зэсийн үн ихсэн ч байсан үнийн өсөлтөнд дахиад нэмж зээл өгч байгаа аваад явчих واخгүй да. Тэгэхээр бид нар хизээч юм ирэхгүй واخгүй да. Аим шиг тий. Уу яг л адилхан шиж мөн хүйдэг зарч өөрөө тэр юм чи. Одоо тэгээд би бас нэг залууч бичрээс чат GPT хэрэгэлдэг болчихлоо. Чат GPT-с асууж Монгол нэг хүнд одоо энэ Монголын ер нь байгалийн баялаг ер нь нэг хүнд ер нь хичнээн төгрөгний баялаг байгаа юм байна нийтдээ гэхээр бас за хэд гэлээ ер нь нэг хүнд бараг л 10 тэрбум төгрөгийн юм байгаа гэх шиг усан шүү. Миний санджаар 3-аас 10 тэрбум ч гэж нэг хэлбэлцэлтэй тоолжсэн. 15 тэрбум. Тийм 15 тэр нэг хүнд шүү дээ тий. Тэг яг өнөөгийн юм. Өнөөгийн байгаа үнэлгээ яг зүгээр шууд утгаараа шүү дээ тий. Шууд биш бүр энэ чинь байна. Ингээд нэгдүгээр одоо шинэ бодъё. Яг манай байгалийн баялаг мал сүрэг газар нутаг мутаг мод ус агаар гэдэг бүх юм ингээд ерөнхийдөө бүгд ингээд бодит баялаг хамгийн баг бодит хамгийн баг үнэлгээр үнэлэхэд $5.80 байхгүй юу? 5 их 80 штэ. Хасар их мөнгө штэ. Тэгэхээр чи нэг хүнд тэр чи ойртол 1.5 юу лээ? Биш ээ. 15 тэрбум төгрөг. Тий 1.5 сая доллар л واخгүй да. 17 тэрбум л واخгүй. Нэг хүнд 17 тэрбум гэж асар баян уус واخгүй. Гэхдээ эн чи миний түрүүний хэлдэг. Тэр хамгийн баг үнэлэгдсэн хөрсөн дор байж байгаа байгалийн үнэлгээгээр тэр ойролцоогоо нэг 10-аас дээш хуваард үнэлэгдэж ш. Бараг 5% үнэлэгдэж байгаа. Олбордоо гаргаад ирэхээр үнэн нэмэгч чинь 2-3 дахин боловсруулчихсан. Нэмэн үрцгийн гэсэн бүтээгдэхүүн хийчих юм бол бараг 10 дахин нэмэгдэн явчих штэ. Тэгэхээр чи нэг хүнд оногдоод байгаа нар 17 тэрбум гээд байгаа чи 170 болох магадaltaй байхгүй да. 170 тэрбум төгрөг. Тий нэг хүнд. Тэгэхээр нэг хүнд 170 тэрбумын хэмжээний баялагийг менежмент хийгээд ухахгүйгээр зүгээр ийм баялаг байгаа гэд хүмүүстэй тэрбум төгрөгийн хүүгүү зээл өгөөд бизнес хийх ч өөр айгүй амархан загвар шүү дээ. Ингээд тийм байхгүй. Мөнгөний юу байгаа байхгүй тийм. Миний гэдэг нь мөнгөний тогтолцоог ойлгох хэрэгтэй байхгүй тий. Хангалттай мөнгөний юм параллел юу баялаг нь байгаа байхгүй. Мөнгө баталгаажуулдаг, мөнгө хэвлэхэд баталгаажуулдаг баялаг нь байгаа юм чи. Би хэлээд байгаа шүү дээ. Баялагаараа баталгаажсан төгрөгөө хэвлчихэд манай баялагийг ирж хамтарч ажиллах гэж байгаа хүмүүс нь эхлээд төгрөг худалдаж авах. Тэгэхээр чи бид нар шууд өгөөхөөр долларын баталгаажуулчихад байгаа. Төгрөг худалдаж аваад манай баялаг руу орохоор чин бид нар баялагаараа төгрөгөө баталгаажуулчаад манай баялагаар батсан төгрөгийг тэд нар худалдаж аваад бид нартай хамтрах хэрэг нэгж байгаа юм чинь шал өөр бүр суур философи байхгүй юу? Суур нөөцлөгдөж. Тийм, суур хувьцлын философи байхгүй юу? Хувьцлын чанартай философи гэсэн үг байхгүй юу? Баян тансаг баялагийг бүтээх бүрэн боломж байна. Та юун дээр ямар барь суртай? Уран ч гэдэг юм уу? Эсвэл одоо тэгэл нөгөө халдсан бүрэгдээ ордлохийн ноён уулмал гэдэг амар их орд яриад байгаа шүү дээ. Эдгээр гэр нь эргэлтэнд оруулах нь зөв юм уу? Яах нь зү? Тийм байхгүй юу?
Яг Rio Tinto, Bora Gold, Rio Tinto хоёр шиг долларын эзний тэ санхүүгийн залилан мүждэг байгаа тохиолдолд дахиж нэг ч тийм орд оруулж хэрэггүй байхгүй та. Мөн үү? Эхлээд тэрийгээ зэгсэлж аваад яг саний хэлдгээр ирж төгрөг худалдаж яваад ордог болсныхан дараа бид нар төгрөгийг хэвдээд хамтардаг тэр тогтолцоо буюу хууль эрх зүйн орчин тэгээд мөнгө зээлийнх нь боломжийг дотор талаас нь өгдөг. Дараа нь татврын зөв тогтолцоотой болгоод тэгээд тэрнээс нь үр өгөөж бүр яг маш тодорхой ийд дутуу өгөөж мөгөөж гэхгүй. Хурц шараа гаргаад алзан бүрэгдээс гаргалаа тэрний төдөө нар түмэнд маргааш нь тийм болоод гэрт нь ороод ирдэг гэдгийг маш тодорхой болгосон дараа л хийх ёстой юмнууд байна. Тэгвэл бол аюултай. Тийм. Тэгвэл дахиад яг ялгаагүй нохоо замаар л олно шүү дээ. Одоо байгаа Bora Gold, Rio Tinto оюутлогоо хоёртой яг адилхан загвараар орчих واخгүй. За танаас ингээ сүүлийнхээ асуултыг асууя. Бас нэвтрүүлгийн цаг нэлээд явчлаа. Одоо ингэж яриад байгаа байхгүй. Зэсийн одоо нэг амнатын ингээл нэмчих юм бол ч юм уу те. Бууруулахгүй бол одоо гадны хөрөнгө оруулагч нар орчихгүй нэ. Цухтаад явах гээд байна. За тэгэл тэр нэг комеди амраа гэж залууч яриад байгаа шүү дээ. Зэсийн амнатаа буулгаач буулгаж ижил хөрөнгө оруулагч орж ир хөрөнгө оруулагч ирж ирээд бид нэрээс одоо энэ барьж байгаа утас чинь iPhone 17 олон ч гэж байна шүү дээ. Гэх мэт яриад байгаа байхгүй. Нэг л юм хөрөнгө оруулагч нар цухтаад явах гээд байгаа те. Тэгэл ерөөсө татвар хамаагүй маа шалан дээр бууж ижил нэг орж ирэх гээд байгаа юм шиг яриад байгаа. Энэ хэр үний яриа. Ийм байгаа даа. Нэгдүгээрт долларын эзэн Монголд оруулаад ирсэн байж байгаа. Мөнгө хүүлдэг тогтолцоо. Тэр мөнгө хүүллээ тэг тогтолцооны хэсэг авсан зээжээ төлөхийн тулд татвар цогдуулдаг засгийн газрын тогтолцоо байна шүү дээ. Энэ юмнуудыг цогцоор нь миний яриад байгааг шийдэггүй цагт бол над амнаад буух муух энэ зүгээр л нөгөө их инженеэр бол бид нар уг нь бол бид нар казинод газар нутгаа баяглан тавьж болохгүй байхгүй да. Яг Bora Gold, Rio Tinto оюутлогоо орд хоёр чинь бол казино давж тавиад өөртөө өрөнд орчиж байгаа тийм юм байхгүй юу. Тийм үү? Тэгэхээр дараагийн казино давьячид казиногийн эзэнтэй тоглоно гэж юу яриад байгаа юм алдагдал баг та. Тэр тэгвэл алдаад дуусна. Тэгэхээр тэндээс яахан казинод одоо юу гэдэг $100 үнэтэй $100 орж тоглолцоод $10 алдчих юм бол за болоо. Тэ 10-ыг л алдлаа 90 үлдлээ гэж болохгүй үсттэй. Тэр чинь алдагдал мөн биз дээ. Тэгээ ямар тохиолдолд хожихгүй тийм алдагдaltaй байх тогтолцоо руу нэг мундаг амнаатыг өөрсдөө орон морно гэдэг нь өөрөө худлаа байхгүй да. Тийм үү? Яг зүгээр яг одоо энэ тогтолцоог над чи би очиж янзлаагүй тохиолдолд одоо байгаа тогтолцоонд дундаа бол зүгээр ийм байгаа. За жишээ нь Эрдэнтийн төлж байгаа амнаат 20%. Оюу толгой 5 гэдэг байгаа. Тэгэхээр эдгээр юу гэж ярьж байгаа нэхэр оюу толгой 5 ба штэ. Тэрийг үлдээчихэд тэ Эрдэнтийг дахиад жоохон буулгая гэдэг байгаа. Уг хоёр талаас нь оюутлог жоохон нэмээд нөгөөдх нь буулгаад нэг нөгөө даабл стандарт байхгүй уг нь зүгээр байхгүй юу? Зүг богц. Өөрөөр Эрдэнэт ч гинөө оюутлогч гинөө өөр хань нэг уурхаг бүгдээрээ ижирхэн байх юм бод. Энэ чинь нөгөө талдаа бас яг нэг хорлонтой юм тэр юм ярьж байгаа хүмүүс өөрөөр зарим нь мэдэхгүй ч гэсэн зарим дээр нь бол бас яг зүгээр тийм тухайн буруу тогтолцоон дотроо казино тоглож байгаа донд арай жоохон бага алдагдaltaй тоглох гэдэг утгаар нь жишээ нь тайлбарлах юм бол Rio Tinto өөрөө 5% амнат төлчөөд мөн үү? Тэгээд олон улсын валютын сангаар 20%-ийг төлүүлдэг болгосон орчин бүрдүүлчихэд өрсөлдөж байхгүйгээр өөрөө хятад зах зээл зэгдлөө манай бүх юмыг хянаад байна гэсэн үг байхгүй юу? Докнолж гинөө. Өөрөөр чи 5% хүүтэй зээлтэй би 20% хүүтэй зээлтэй байхад 5% хүүтэй зээлтэй мөн үү? Чи одоо шинэ MCS ухаан удгийн ордыг санж баяраас та хуйлдж авчаад тэгээ тэрийгэ барьцаалаад одоо хүү багтаа зээл авчаад хүү багтаа зээл аваад том орлого ороод ирчингууд нь яг уу ямар ч хөөрхий өндөр хүүтэй зээлтэй нэг мүү $100,000 зээл авч байгаа хүний хажууд тэр $100 зээл авч байгаа үе юм чи тэндээсээ ингээд босод бүх салбарыг худалдаад аваад эхэлчих واخгүй Coca-Cola, PMI гэл ингээд нөгөө тэгээд хүн ирээд MCS-ийн үүдэн дээр гуйгаал надад нэг $10 сая хэрэгтэй өстө үнэний ферм байгуулъя. Тэр чи од жаргалын мөнгө биш واخгүй да. Зүгээр ард түмний ямиг ухаан удгийг барьцаан тавиад мөнгөтэй бол тэгээ ийм корпорацийг бий болгоод тэрүүгээр дамжиж улс орныг л удирддаг зална гэсэн үг шүү дээ. Тийм бөгөөд тэгэхээр энэ яг энэтэй ч адилхан хүү багтаа зээл авч байгаа одлогол мөн үү өндөр хүүтэй зээлтэй тэгээ баг зээл авдаг хүмүүсийг бүгдийг сороод өөрийнхөө хамжлагуулгач штэ. Тэрнтэй адилхан Rio Tinto өөрөө 5% амнаа төлчихгүүтээ бусад бүх өрсөлдөгчийг намнаад өөрөө монопол болчиход байгаа байхгүй юу? Тэр утгаар нь харахад бол бас өөрөөр
нөгөө буруу тогтолцоог засах. Буруу тогтолцоонд дундаа арай алдагд багтаа орлогоо ихсэх гэдэг ингээ яг тухайн юмыг сайн хар манайхан нөгөө тэмээ ямаа гэдээ үсчээл бүрээд нөгөө тогтолцоо талаас нь тайлбарлахгүй буруу тогтолцоонд тэгвэл яаж зөв тоглох юм гэдэг нөгөө тактикийн ба стратеги юмудаа ялахгүй гэсэн үг байхгүй юу? Таны яг ингээд яриад байгаа одоо шинэ мөнгөний бодолс болоо яг ингээд хэрэгжүүлэл эхэлчихлээ л дээ. Ингээд одоо манай ус эхэллээ гэхэд олон улсын зүгээс ч юм уу эсвэл урд хойд хөршийн зүгээс ямар нэг аюул занал янз бүрийн ирэх үү юм. Нэгдүгээрт бид нар зөрчилдөг манай эдийн засгийн 90% урд хойд хөрш шүү дээ. Тэр хоёр бол талархаж хүлээж авна. Талхах гэж юу? Тэгэлгүй ээ. Доллароос салж л байл. Өөртөө долларын эзэдтэй дан хийж байгаа хүмүүс шүү дээ. Одоо Орос ч юм бол Украинтай байлдаггүй шүү дээ. НАТОгийн 50-аад улстай. Мөн үү? Яг НАТОгийн цааталт юу вэ гэхээр нөгөө мө Лондон Ситэд Англид байдаг. Хүмүүс ингэж андуурдаг. Долларыг Америкийн засгийн газрын мөнгө гэж бүгд боддог. Америкийн засгийн газар ямар ч хамаагүй. Америкт бүртгэлтэй Европын мөнгө хөлөгчд тэр зам бүр Лондон Сити гэдэг байгаа. Лондон Сити гэж. Лондон Англи улсын нийслэл Лондон хотод байдаг. Лондон Сити гэдэг Ромын нийслэл Ром хотод байдаг Ватикан гэх тусдаа улс байдаг шүү дээ. Тэр шиг Лондон Сити гэдэг тусдаа улсын мэдлийн мөнгө багхгүй юу? Тэгэхээр чин Трамп бол шүү дээ. Америкийн засгийн газар 40 их 80 долларын өртөө байгаа. Трамп 4 жилийн хугацаанд ерөнхийлөгч хийгээд ард түмнээсээ болон гадаад худалдаа элдв дээдээсээ татвар хураамж цуглуулад тэр 40 их 80 долларын өрийг төлөх үүрэгтэй 4 жил тавигдсан хүн болохоос биш мөнгө хэвлдэг тийм засгийн тэргүүн биш байхгүй да. Лондон Сити өдөрч байгаа мөн үү? Тэгэхээр өнөөдрийн Украины дайн гэдэг байгаа чинь Лондон Ситигийн Оросын хэсэг хийж байгаа дайн байхгүй юу? Оросын 300 тэрбум долларын валютын нөөц буюу сүүлийн 30 жил нефтээ, газа, байгалийн хийгээ зарж орсон орлогыг нэг өдөрт хураагаад авчихсан шүү дээ. Оросын Абрамович хэд Оросын ард түмний хөрөнгийг үнгүй хөвчилж авчаад дураараа тоглоод Челси клубыг авч явчихсан. Тэрний 3-4 тэрбум долларын хөрөнгө клуб нэг өдөр хурааж авах $1 ч өгөөгүй шүү дээ. Оросын 300 тэрбумыг хурааж авах нөгөө мө хүмүүсийн магтаад идэг хувийн хвшлийн төлөө Абрамовичийн хөрөнгийг хурааж авах ямар ч асуудалгүй хураагаад авчин. Лондон Ситэд бүгдийг шийддэг байна. Лондон тусдаа бас хууль мөлтэй байх шүү. Тусдаа хууль мөлтэй тэр чинь бүр аль бий болсон шал өөр. Тэр чинь биш те. Уус доторх уус биш. Бүр дэлхийд байж байгаа дэлхийн энэ бүх мөнгө хөлөгчдийн төв нь багхгүй юу? Долларыг хэвлдэг, еврог хэвлдэг, йенийг хэвлдэг. Пүнт стерлинг хэвлдэг. Энэ бүх мөнгийг хэвлдэг гол үндсэн эзэд нь бүлэг нь мөнгө хөлөгчдийн бүлэг байхгүй нөө хар язгуурт ингээд идэг тэд нар байхгүй. Тэгэхээр нөгөө миний хэлээд байгаа нь хятадч тэр, Осч тэр тэдрээс салахын тулд тэмцэж байгаа хүмүүс чинь энэ яг дунд нь тэдний нэг юм түшиж газар байгаад байгаа байхгүй да. Тэгэхээр мэдээд бөөн баяр дуртал биш үү? Тэд нар дуртал. Тий. Доллар хэрэгэлдэг болоо зүгээр төгрөг рубль юанаараа байдаг. Байх юм бол угаасаа тэрийг яг хийнэ. Би бол бас тийм эрхвч нэг тийм тэний хүн биш. Дээр нь бас тэнгэрийн зараалаар амьдралаа зориулж яв. Тэнгэр зүгээр бүтэхгүй юмд хүүгээ зүтгүүлдэг байхгүй юу? Тэгэхээр тэртээ үгүй бүтэн болно. Цагийн. Тий. Цаг нь угаасаа болцсон. Тий. За баярлалаа тэгээд өнөөдөр хүрэлцэн ирээд та бүдэнд гоё сонирхолтой яриа өрнүүлж өгсөнд маш их баярлалаа. За тэгээ угнуудуудаа баярлалаа. Энэ подкастаараа 3 дахь орлоо. Тэгээ хоёлаа сайхан нэгэ сайхан түгэн шүү. Дундаас нь тастаа жижиг контентууд тийм шүү. За юу. За баярлалаа. За баярлалаа та. За.